Сайн байцгаана уу. За та бүхэндээ eFront сургалт удирдах системийн талаар танилцуулъя. За eFront сургалт удирдах системийн давуу тал онцлогуудыг гарган ирж багш хэрхэн ашиглах боломжуудыг харуулах зорилготой. Сургалт удирдах системийг ашиглах боломжууд, сургалт удирдах системийн шалгуур үзүүлэлтүүд, eFront хичээл удирдах системийг яагаад сонгох хэрэгтэй вэ? За eFront-ийн давуу талуудыг багш яаж ашиглаж болох зөвлөгөө, за өөрийн бэлтгэсэн агуулгыг танилцуулах гэсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ. За сургалт удирдах систем гэж юу вэ? Сургалт удирдах систем гэдэг бол сургалтын агуулга, сурагч, багш хоорондын холбоотой, за мөн сургалтын агуулгыг мультимедиа хэлбэрт буюу дуу, бичлэг, текст хэлбэрээр үзэх боломжтой хийгдсэн байдаг. За сургалт удирдах системийн боломжууд. За сургалт удирдах системийг хэрэглэснээр цахим сургууль, цахим систем, цахим харилцаа, цахим ирээдүй гэдэг улам цаашаа хөгжиж дэвшиж явах боломжтой. Сургуулийн өдөр тутмын процесс хялбарсан мэдээллийн нэг сантай болно. Багшийн хөдөлмөрийн үр дүн ил тод болно. Сургуулийн амжилтыг үнэлэх нэг аргачлал болно. Сургуулийн шинэлэг удирдлага хяналтын систем бий болно. Мөн сурагчдын хувьд амжилтын харьцуулсан шинжилгээ хийх, багшийн ажлын өрсөлдөөн, сургалтын чанар, амжилтын өсөлт бууралтын анализ, дүн эрс явцын шалгалтын ил тод үнэлгээ, хамтран болон харилцан суралцах боломжууд нэгдэнэ. Сургалтын удирдлагын системийн шалгуур үзүүлэлтүүд. За сургалт удирдах систем маань олон янз байдаг. Гэхдээ дараах үзүүлэлтүүдийн дагуу, шалгууруудын дагуу бид нэр сонгох хэрэгтэй. За нэгдүгээрт үн өртөг, олдоц, найдвартай байдал, бат бөх чанар, хэрэглэхэд хялбар, стандарчлагдсан, урт хугацааны турш ашиглах боломжтой, нэр хүндтэй гэх мэт. За тэгвэл eFront сургалт удирдах систем маань үн өртөг гэдэг шалгуурыг бол хангаж байна. Үн төлбөргүй нээлттэй ихийн. За олдох үйц гэдэг дээр eFront learning.net гэсэн хаягаар татаж авах боломжтой. Мөн олон төрлийн хичээлүүд байдаг. За найдвартай байдал гэдэг дээр хамгаалтын модультай учраас илүү найдвартай, хэрэглэхэд хялбар. За админ, багш, сурагч гэсэн 3 төвшөнд ашигладаг учраас хэрэглэхэд хялбар. Нээлттэй ихийн learning management систем буюу сургалт удирдах системүүд дотроо нэлээд дээгүүр байр эзэлдэг. За eFront програмыг суулгахын тулд эхлээд бид нэр серверээ суулгах хэрэгтэй. За portable XAMPP буюу зөөврийн серверийг суулгах нь илүү ашигтай. Яагаад гэвэл дараа нь өвгдлийн сангаа зөөвөрлөх, ийш тийш нь хуулах илүү тохиромжтой учраас. За мөн eFront програма сервер дээрээ суулгана. За суулгасны дараах хэлбэртэй юм цонх гарч ирнэ. За бусад сургалт удирдах системүүдээс юугаараа давуу талтай юм бэ гэж. За нэгдүгээрт бол Flash, Java, PDF гэх мэтлэн файлууд бол орох боломжтой. За ихэнх агуулга удирдах системүүд бол Flash, Java хоёр ингээ хосолж орох боломж бага байдаг.
За видео хичээл оруулах боломжтой. За мөн сурагчийн багшийн админы гэсэн 3 түвшинд ажилладаг. За цахим тест хийх, анализ хийх боломжтой. За мөн монгол хэлэнд орчуулах бүрэн боломжтой. За портабл буюу сервер дээр байрлуулан зөөврийн сервер дээр байрлуулан флашн дээр хуулаад зөөврлөөд биедээ дамжуулах боломжтой. Онлайн болон офлайн хэлбэрт ашиглах боломжтой. За мөн бусад програмуудтай хамтран ашиглах илүү үр дүнтэй. За жишээлбэл iSpring, Soit, CAMSIA, за PHP гэдэг. За чат ашиглах боломжтой. За одоо ингээд eFront сургалт удирдах систем дээр нэг хичээлийг бэлдсэн байгаа. Нэг бүтэн жилийн турш үзэх хичээлүүдийг бэлтгэсэн байгаа. За одоо нэг бичлэгийг хэлбэрээр үзье. За eFront програм агуулга удирдах систем дээр ороод за нэгдүгээр улиралт үзэх хичээлүүдээ харъя. За нэгдүгээр улиралт дээр дарангууд за жишээ нь 5 хичээл байна. Эхний хичээл нь уртыг хэмжих гэж хичээл байна. За энэ дээр бол текст хэлбэрээр мэдээллийг яаж оруулсан байгааг харуулж байна. За дараагийн хичээл нь зураг оруулах гэсэн хичээл оруулсан байна. Энэ дээр зургийг оруулсан байна. За энэ дээр бичлэг оруулсан. Бичлэг нь гарч ирээгүй байна. За дараагийнх нь за явцын шалгалт гэдэг дээр за бид нэр хичээлийнхаа явцыг тэр даруйд нь асуулт даалгавар хэлбэрээр шалгаж болно. За энийг бол Flash програм ашиглаад iSpring Soit гэдэг програмын багцад байдаг QuizMaker-ыг ашигласан байна. Тэрийг Flash хэлбэрт оруулаад явцын шалгалтын дүгнэх тестийг бэлдсэн байгаа. За жишээ нь одоо ингээд сонгож байна. Зөвийг сонгосон тохиолдолд зөв байна гэдэг. За энэ бол ингээд зөв бурууг нь сонгосны дараа эдээс хэдэн оноо авлаа гэдэг авсан оноо нь гарч ирдэг. Иймэрхүү хэлбэрээр даалгаврын санг бас үүсгэж болно. Тестийн санг үүсгэж болно. За мөн одоо тестээ сурагчтай харагдах мөн одоо нуух байдлаар хийж болно. Тийм учраас тестийн сан хийхдээ энэ тохиромжтой. За энэ зүгээр явцын оноо ингээд шалгачиж байгаа. За мөн удирдлын шалгалтыг авч болно. Энэ явцын онооны шалгалтыг бол дахин хийгээд авах боломжтой. Алтаа хасаад. За энэ бол тэр удирдлын шалгалт байна. За энэ түрүүн тестийг хийсэн учраас энэ шууд аль алин дээр алдсан, аль алин дээр алдаа гарч ирж байна. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа.